young female entrepreneur хүний хувьд тий одоо залуу эмэгтэй бизнес эрхлэгчийн хувьд болохоор би номер 1-т нь work ethic-ийг маш чухалчилж авч үздэг байгаа. Work ethic гэдэг нь ажлын гүйцэтгэл буюу ажлаа маш сайн хийдэг байх. Хоёрт нь болохоор no distractions буюу маш сайн focus байх тий. Энэ дэлхийд одоо ингээ фокус алдах бүх юм л чиний фокусыг алдагдуулж те чамаа ингэж өөр тийш нь татах гэж оролддог. Тэгэхээр өөрийнхөө зорилгын төлөө маш сайн фокустай байх. За, 3 дахь зүйл нь гэх юм бол магадгүй хизээж бууж өгөхгүй байх. No matter what, go forward. Тэ яасан ч бууж өгөхгүй яг тэр тухайн зорилгын төлөө тууштай зүтгэх, ерөөсөө тууштай байх. Маш олон хүмүүс тууштай байж чаддгүй улмаас л ундаг юм шиг санагддаг. Тэгэхээр тууштай байх хэрэгтэй. Юу ч болж исэн л урагшлах хэрэгтэй. Заавал том юм алхмаар биш. Жижиг юм baby step-ээр ч юм уу